За өдрийн мэнд шүү манайха. Өдрийн мэнд. Энэ Монгол улсад захин мөрөөдөд тоглоомыг бүхэлд нь оргилох хуулийг батлуулсан. Иргэн гандамар 300 хоног тэмцэж захин мөрөөдөд тоглоомыг дасан зогсоох хуулийг баталцалд гар бие оролцож төмөө олондоо түгээсэ. Одоо энэ нэг эксперт гэдэг энэ аимшиг бузрын энэ гадаадын казино сайт одоо болтол мөнхөрсөн хэврээл байгаа. Энэ Монгол улсын хуулийг гуйл болгогч заяа би хэлж шít Монгол улсын хуулийг гуйл болгогч этгээд бол одоо энэ Бавуу гэсэн нэртэй нөхөр байдгийн байна. Бавуу гэд. Одоо улсын дугаар нь 99.11.12 гэсэн дугаар байлжсан. Хотолчонд бараг 500 сая төгрөгийн дугаар байлжсан этгээд өнөөдөр ингэж байж байгаа штэ. Хуулийг гуйл болгогч болгооч. Энэ өдөр Монгол улсад үнэхээр бүхэлд нь хоригдчод байхад энэ One Expert-ийн олон зуун агентуудыг ажилуулдаг гэж би боддог, харддаг дотроо. Энэ болгоочиг. Сурал сонсгоно тасарчсан заяа. 99.11.12 гэсэн дугаар барьчихсан. Энэ нөхөр тийм үү. Одоо энэ захин мөрөөдөд тоглоомын хуулийг бүхэлд нь хоригдчод хуулийг гуйл болгож сууж байгаа олигарх нөхөр байгаа байхгүй юу? Одоо мэдээж 99.11.12 дугаар барьсан юм ч одоо тэгээд мэдээж тансаг хэдэн зуун саяын үнэтэй машин хэдэн тэр бомбын үнэтэй байшинд амьдэрдэг байлгаа бодвол тэр нэг болгооч. Өнөөдөр тэр нөхдүүдийн энэ баяжсан байгаа энэ асар хэмжээний хөрөнгөтэй болцсон байгаа асар хэмжээний баян болцсон байгаа тийм үү. Өнөөдөр Монгол улсын хуулийг өнөөдөр гуйл болгоод ингэ байгаа этгээд чинь бол үнэхээр ямар олон залуучуудын амьдралыг өнөөдөр ингэж тамийн тоогоо болгож байгаа вэ гэдэг чинь бол ил тодорхой шүү. За ил тодорхой шүү. Энэ улсуудыг тэр олон тэрбумын байртай амьдрах, олон зуун сая төгрөгийн машинтай олох тийм үү. Энэ бүгдэд хэний мөнгөийг бол энэ залуучуудын Монгол улсын иргэдийн амьдралыг сүрүүлсэн мөнгө байгаа. Үнэхээр ямар олон залуусын амьдралыг тамийн тогоонд оруулж байгаа. Ямар олон залуучууд өнөөдөр нүднийх нь толион онцгсон байгаа байлээ. Энэ бүгдийн гэр бүл энэ олон залуусын амьдралыг тамийн тоонд оруулж байгаа нохон гөлрүүд байгаа байхгүй юу? Нохон гөлрүүд Бавуу гэсэн баха. 99.11.12 гэсэн дугаар барьчихсан. Тасарчихсан. Тэ 500-600 сая үнэтэй байх бодвол. Тэ онсон машин хэдэн зуун сая машин онцгсон. Хэдэн тэрбумын хаавсанд амьдардаг байлгүй. Тэр хөлөг. Энэ гөлөг мөлдийг одоо хууль эрхлэл байгуулалт шалгаарай. Нухчин дараарай. Тийм юм байхгүй шүү. Олон залуусын амьдралыг тамийн тоонд оруулж байгаа шүү заяа. Энэ мөрөөдөд одоо зохион байгуулдаг энэ болгооч. Энэ бол аимшигтай том мафийн толгойлогч байгаа байхгүй юу? Монголын одоо бүх энэ агентууд, энэ Mailbet-ийн агентууд, энэ One Expert-ийн агентууд өнөөдөр Монгол улсад хууль баталчаал байгаа. Бүхэлд нь оргил хууль баталсан. Одоо хин даам бэ энэ One Expert энэ агентууд энэ Mailbet-ийн агентууд гэсэн энэ бузрал өндөр зүгээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа шүү дээ. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Би тавилаад ямар олон залуусын амьдралыг тамийн тогоонд оруулж байгаа билээ тийм үү? Би энэ асуудлын талаар 300 хоног тэмцсэн байхгүй юу? Тэмцсэн иргэн Бавуу гэсэн баха. 99.11.12 гэсэн дугаартай тагда хууль эрхтний тагнуулынхын шалгаарай энэ улгаачудаа. Энэ улсууд чинь ингээд Монгол улсад хууль баталчаад хуулийг гуйл болгоод ингээд асар хэмжээний хөрөнгөтэй болчихсон. Ажил төрхөөл хахвал авилгалаа энэ хууль эрхтний байгууллагад өгөөд идэм шиг энэ улгааччаа. Би бол чимээгүй байхгүй цаг өргөлж нийтийн гашин төлөө нийт Монголын ард түмнийг залуусынхаа төлөө тэмцэн. Энэ захин мөрөөдөд тоглоод бол хүн амьдрал сайжраад явна гэж огт байхгүй шүү. Энэ бол донтолт тамгийн амир ахгүй донтолт оруулдаг. Тэгээд энэ донтолтоо орсон хүн хизээч гарч чадахгүй. Тэр нөхрийн тэр 99.11.12 гэсэн дугаарыг худалдаж авахд энэ хэмжээний мөнгөд Монголын залуусын амьдралын маш олон залуусын амьдрал маш олон залуу гэр бүл сүрсэн тийм үү? Маш олон хүмүүсийн хагацал нулимс бүхэл хагаслаар үтсэн мөнгө шүү наад чинь заяа. Тэр Бавуу гэдэг ялгаачиг. Одоо шалгах хэрэгтэй шүү дээ. Энэ гөлгөнүүдийг дэндүү даварцсан. Энэ Монгол Ардын намын дарга учрал одоо өнгөрсөн 2 жилийн засгийн газар байхдаа хэрэглэх газрын дарга байхдаа иргэн тэмцэж гандамар би нарнаас энерги авч 300 хоног тэмцэж учрал ордноос шүүлэл ээжээж энэ хуулийг батлуулж чадсан. Одоо хуулийн хэрэгжилт нь ягаад таг байгаад байна? Хуулийн хэрэгжилт нь ягаад таг байгаад байна? Энэ Mailbet-ийн энэ аимшиг Mailbet энэ One Expert-ийн агентуудын толгой шүү. За энэ Бавуу гэдэг нөхөр чинь толгой.
Энэ бол гаж шалгал та. Надад айж ухраад ах юм огтгонч байхгүй. Ер нь бол үний имийг бол цаг үеимэгт хилээд явна. Алдагдаад явна. Одоо хууль зүйчний байгаад шалгал та тэр баваа гэдэг нөхөд шалгал та. Тэр яаж явахаараа тийм 90 10 гаруй дугаар авчт. Яаж явахаараа тийм олон зуун сая машин тэргуунд яаж явахаараа тийм олон тэрбумын хаус байшинд амьдэрдэг юм болгаач. Энэ гөлөг ой. Ямар олон залуусын амьдрал өнөдр хамгийн доонд орсон бэ гэдэг бол аимшигтай шүү. Хүний амьдралын их үүсвэрийг устгах гэдэг зүйл заал байгаа шүү. Энэ усаа захин мөрөдөд долоон тэдэн жилийн ялтаа болсон голом зохион байгуулалт тэгин гэсэн гээд ялын зүйл заалт нь бага боловч томроод байгаа. Эцсийн нааж хүний амьдралын их үүсвэрийг устгах гэдэг бол заллах гэмт хэрэгээс илүү том зүйл ангийн ялтаа зүйл анги байгаа шүү. Үнэхээр та нар ингээ бодолтой мөрөдөд ломонд онцсон хүн яадаггүй бол ерөөсөө өөрт байгаа хамаарал бүхий хөрөнгөө бүгдийг үгүй гэдэг өөрийнхөө амьдралыг үгүй энэ эхнэр хүүхд гэр бүл салах бол энэ хүн заа юу ч биш. Тэгээд тэр ойр авийнхан найз нөхдөгөө бас бүгдийг самраад ингээ дуустдаг юм аа. Хамгийн аимшигтай шүү энэ мөрөдөд тоглоом гэдэг юм бол тийм үү. Бид дэдэг шүү. Нэг 5 гар суугаад муушидаад нэг хэдэн нөхдүүд нэг ажлынхаа зав амралтын өдөр нэг газар 13 тоглоод энэ бол мөрөдөд тоглоом биш юм аа. За ёо. Биш юм аа. Жинхэнэ том л өөрчд одоо байгаад байна. Хэдэж баваа гэдэг одоо дараач баваа 99 11 12 гэсэн дугаар барьдаг одоогийн байдлаар. Цааш эхнэрийн дугаар нь бас мэдээлэл угаасаа олдно. Нолгаач. Энэ гөлгийн ингэж тасарчлаа байж ингээд та нар бодлоо. Ингэж тасарчлаа байж ингэж тасарчлаа мөнгө хийж яхад энэ хүн яаж мөнгөтэй болж байгаа энэ хүн олон залуусын амьдралыг тамийн тогоонд оруулж ловлж энэ нөхөд таваар мөнгөтэй болсон бай таараа штэ. Өнөөдөр мөрөдөд тоглоомын 20 өршийн талаар би 300 хоног хангалттай ярьсан. Одоо энэ Монголын хамгийн том агент заяа агентуудын одоо босс юм уу мапцсан энэ мөнгө угаагч мөнгө хүүлэгч болгож авахгүй иргэдийн амьдралын тамийн догоонд оруулдаг этгээд 99 11 11 12 гэсэн дугаартай. Энэ миний тагнуул хууль зүйчний байгууллага шалгаа одоо заяа шалгах хэрэгтэй шүү. Жинхэнэ том самбаруудыг одоо шалгах хэрэгтэй. Нуулгаачдыг Бан эксбитэд алдаж байгаа мөнгө бол Монгол улсад бол огтоосоо нэг ширхэг шүс зүлдэхгүй байхгүй юу? Учир хэлээд байгаа шүү дээ. Шинийн тэр бомбуудад тухайн үед би ярьжсэн да. Шинийн тэр бомб тэр гарч шинийн жиглээ яриад байгаа. Олон 100 тэрбум доллар өнөөдөр Монгол улсаас гарч байгаа байхгүй юу? Энэ улсуудын хар гайгаар энэ улсууд өнөөдөр агент гэдэг имийг Монгол улс монополдоод юм уу? Энэ бет тавиад эдгээр мөнгө хожно гэж бодоод байгаа дүнсээ би хэлчих. Хизээдэж хожихгүй шүү. Наа чин хэдэн 100 дахин боловсруулсан падатрон буюу компьютерээр та нарыг ловирдж байгаа. Хизээч мөнгө хожихгүй. Монгол улсын хуулийг гуйл болгож итгээд энэ баваа гэдэг энэ нөхөр. Би бас мөрөдөд ломын ертөнцөөр нөхдүүдийг мэдэн л дээ. Би өөрөө мөрөдөд лом гэдэг энэ аимшигын замаар 30 гаруй жил явсан иргэнийг болоод мэднэ. Би ийм баваа маваа гэд мэддэггүй хүний нүдэнд харагдахгүй мэддэггүй аимшигын бузраад байгаад байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Энэ нөхөрч. Хинээр ямар л хоосон хүн 99 11 12 гэсэн дугаар барьж явах үү тийм биз дээ. Амжтай бодрол байгаа шүү дээ надчаа. Хэдэн тэр бомын хаа болч гэдэг. Хэдэн 100 сая машин унтсан энэ Монголын залуусын амьдралыг бүр үнс болгож байгаа болгоочод байгаа байхгүй үнс болгож байгаа болгоочод. Энийг яагаад хууль зүйчний байгууллага шалахгүй байгаа? Яагаад арга хэмжээ авахгүй байгаа? Ажиг хэл гахуул авилгын энэ хууль зүйчний байгууллагын өгчөд идэх юм аашаа та нар болгоочод юм. Та нараас болж өнөөдөр ямар олон залуучууд амьдралдаа хордож галзуурж орх оронгоо болж шүүгэн шийдвэр гүйцэх байгууллагын хориг байгууллагын ялтан болсон байгаа байлээ. Шалтгаан чинь энэ шүү дээ. Аимшиг бодроод минь. За бүгдээрээ нэг шээрчих манайхаа. Бүгдээрээ нэг шээрчих. Монгол улсын хуулийг гуйл болгож баваа гэдэг итгэдэг шалгаа. Одоо хууль зүйчний байгууллага шалгаарай заяа. Энэ нохон гөлгий заяа. Ямар даварцсан гөлөг вэ? 99 11 12 гэсэн дугаар барьчихсан. Энэ болоо 4-500 сая үнэтэй байлгүй ийм лаг дугаар. Тэгээ одоо хэдэн тэр бомын хаа болсон ч амьдрдээ. Одоо онжоож байгаа машин үнэтэй хэдэн 100 сая ясаа нэрэж 600 700 үнэтэй жинүүд байдаг байлгүй бодвол. Өнөөдөр 20 уршин хамгийн амар хуулийн үр карма гэж байдаг юм аа. Заяа.
Энэ мөрөдөл лам зохион байгуулдаг энэ муу хар холгаачийг хэлж энэ баваа гэдэг энэ муу хогийн шаарыг One XBet-ийн одоо хамгийн том агент шүү. Агентуудын агент гэж сорог сонслоо. Агентуудын агент гэж байгаа. Энэ асар хэмжээний мөнгө яваад байгаа байхгүй юу? Монгол улсаас асар хэмжээний мөнгө явахын хажуугаар асар олон залуучуудын амьдрал тамийн тогоонд орж байгаа. Энийг яагаад ингэж иргэд маань ингэж би иргэдтэй хэлээд байгаа шүү. Энийг ингэж битгий ингэж мөрөдөл ломонд хэд толгоогоо мэдүүлээрэ. Нэг л өглөө босоход та ор хорон ойч хаяг болсон байж шүү. Би ганцхан хүний мэл нэг л өглөө босоход та ор хорон байхгүй, ойч хаяг байхгүй асар хэмжээний өрийн дарамтанд орчихсон ийм л улсууд байж байна. Ийм аимшигтай байгаа шүү дээ ахын дүүсээ. Ийм амар дугаар худалдаж авч байгаа олгаач яахлаараа энэ хоосон байж асар хэмжээний мөнгөтэй асар хэмжээний энэ бол зүгээр энэ захин мөрөдөл лом зохион байгуулах юм тэр биш шүү. За мөрөдөл ломын хууль нь хамаарах хэрэг биш. Энэ хүний амьдралын их үүсвэрийг устгах гэдэг аимшигтай том зүйл заалт шүү. За энэ олгаачаад би энэний эсрэг өнөөдөр ярьж байгаа юм биш. Өнөөдөр би нэг ганц өдөр сонсоод мөрөдөл лом эсрэг ярьж байгаа юм биш. Би бүхэл бүтэн 300 хоног ярьсан. Намайг энэ монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр ийм муухай байлаар мо хоёргүй сэтгэл агуулдаг энэ олон залуусын амьдралыг тамийн тогоонд оруулж байгаа энэ этгээдийг одоо хууль ёсны байдлаар шалгаач. Энэ бавуу гэсэн баха. Бавуу гэдэг чинь 99.11 12 гэсэн дугаартай. Үнэхээр олон залуучуудын амьдралыг тамийн тогоонд оруулж байгаа. Энэ One XBet гэдэг энэ аимшигын гадаадын энэ казино сайтын энэ агент хийж байгаа улсууд чинь яг монголчуудыг хорлож байгаа. Яг монголчуудын нүдийг залуусын нүдийг хуруугаа хүчээр хийргэж байгаа, хүчээр донтолтонд оруулж байгаа, хүчээр амьдралаа тамийн тогоонд оруулж байгаа тийм үү. Одоо тэр улгаа чи 99.11 12 гэсэн дугаарыг одоо худалдаж авахд хөрөнгө оруулсан улсууд чи Монголын ард түмэн залуучууд шүү дээ. Үнэхээр моног нэр шүү. Одоо баг худалчин долларын тэрэг өмтөн болсон байгаа ах шин улгаа. Энийг одоо шалгуулнаа. Миний би бол төмөө олныхоо цаг үргэл тэмцдэг ийм хадны мангаануудыг бол зүгээр суулгахгүй. Ойлгож байна ийм хадны мангаануудыг олон залуусын амьдралыг тамийн тогоонд оруулж байгаа. Би өөрөө мөрөдө тоглоом гэдэг энэ аимшигын замаар 30 гаруй жил чанагдсан иргэнийхээ хувьд энэ зовлонгоо дэндүү ойлгодог байхгүй юу? Дэндүү ихээр ойлгоно. Өнөөдөр яаж ингэж хүмүүс амьдралаа алддаг бол эхлээд нэг 5-3 хожоод тэрэндээ оромшаад араас нь явжаад амьдралынхаа талыг алдчихдаг. Амьдралынхаа талыг бүтээх гэж хойноос нь яваад амьдралаа бүтэн алдчихдаг. Үний юм чил энэ штэ. Үний юм ихээр энэ баггүй юу? Та нар бодлоо. Асар хэмжээний мөнгөтэй болчихсон. За асар хэмжээний баян болсон. Энэ үнийг баян болгох, энэ үнийг 99.11 12 худалдаж авах тийм үү? Энэ хэмжээний мөнгийг хэн өгсөн? Залуусын амьдралыг тамийн тогоонд оруулж агент гэдэг юмар сүлжээ хийж оруулж ирээд ловирдож хүний амьдралыг идэж байгаа ч толгаачаад. Асар баяжсан заяа монголчуудын амьдралыг тамийн тогоод би хэлж штэ энэ мөрөдө тоглоомод миний мэдгээр лав тэ нэг одоо би нэрээс нь хэлээд яг би мартсан байна. Замын үедэд энэ Улаанбаатарын том тэрэг барьдаг байсан, хоёр тэрэгтэй байсан залуу. Энэ One XBet гэдэг энэ тоглоомод халуураад тоглоод бүх амьдралаа өгөөд хамгийн сүүлд нь амь насаа боогод насарсан сурагтай сонсогдсон. Асар хэмжээний өрөнд орсон. Нөгөө хоёр машин байхгүй, хав ойрын залууслаа бүх өрөнд орсон. Ийм амар аюултай байхгүй юу? Энэ чинь аюул нь аюултай. Аюул нь ерөөсөө бүр хэмжээшгүй. Энэ юмас гарч чадахгүй байхгүй юу? Амийн гол нь энэ юмас гарч чадахгүй. Гарыг гисэн та өнөөдөр хөөш энэ мөрөдөд тоглоом гарыг ихээр тэргөө Монгол улсны хуулийн батлуулаад бүхэлд нь хориг тавьчаад ахад энэ тоглоом ингээд даам яваад гэдэг шалтгаан чи өвөд өнөөдөр хууль болгож ийм этгээдүүд оршин тогтнож байгаагийн хар гай байхгүй юу? Үнэхээр хар гай. 99.11 12 гэсэн дугаар барьчихсан энэ монопол заяа хэдэн тэрбум минь байранд амьдардаг. Хэдэн зуун сая машин умдаг. Энэ улсуудын ингээ энэ нөхөр таваар шиг асар их мөнгө олсон тийм үү? Асар их зөөвөр заллан хүний амьдралын их үүсвэрийг шууд бусаар устгаж байгаа энэ эрүүгийн маш том онц ноцтой гэмт хэрэг байхгүй юу? Маш том онц ноцтой гэмт хэрэг шүү. Одоо болтол чөлөөтэй ажиллаж байна. Одоо Монгол ардын намын дарга учралаа. Та засгийн газрын хэлэх газрын дарга багтаад хуулийг батлуулсан. Хуулийн хэрэгжлийг одоо шахаад шаардаач. Энэ митинг ийм холгаачдыг хууль ёсны байгууллага арга хэмжээ авахтай цагдаа тагнуул ажиллаа хийлтэй.